За 4 өдөр мэндийг хүргэе. Юуны төрөнд өчтөр хоёрын зовлонгийн тооцол дуусахгүй хаа. Бүр эхнээс ярил одоо жишээл өчтөр рекорд хийх гэсэн чинь утасны цэнийг микрофоны дууссан байсан. Бас CapCut дээр edit хийгээд тэрийг аплод хийжсэн чинь сүүлийн үед жоохон бичлэгийнхээ чанар дээр чүчүүд анхаарал явъя гээд background music, sound effect суулгаад тэднийг импортлоод аплод хийсэн чинь CapCut laptop version дээр тэр нь болохоор Pro subscription хийж заавал ашигладаг фичер юм байлээ. Тэгээд тэрнээс болоо миний хийсэн хамаг эдитүүд бүгдээрээ замархаж байхгүй болоод. Тэгээд өнөөдөр одоо номын сулга очсныхаа дараа арай өөр editing програм тусцдаг гээд явж байна. Тэрнээс болохоор DaVinci Resolve гэдэг програм байна. Ер нь тэгээд бичлэг эдитдэг програмууд чинь base form адилхан юм чинь нэг амир сурах гэж зовоод байхгүй гэж найдаж штэ. Тэгээд очиж байгаа л харна да. After editing over 200 videos for Think Media, I'm excited to share my step-by-step process on how to edit a YouTube video inside DaVinci Resolve. За ингээд хэлсэн ясараа баг өдөржингөө DaVinci Resolve сураад яг ямар шуухан гоё гэх юм уу муухай гэх юм уу програм байдгийг мэдээд ямар ч байсан одоо энэ бичлэг үдчихнэ гэдэг чинь edit хийгээд оруулсан байна гэсэн үг шүү дээ тий. Ер нь яг CapCut-тай харьцуулахад яг анхаарч ажиллахаар деталууд бүр амар их байдаг юм билээ. Одоо жишээл CapCut дээр чинь за бараг л одоо харьцуулбал 1-р ангийн хүүхдэд заадаг математик хичээл тэгээд 6-р анги юм уу эсвэл 7-8-р ангийн хүүхдийн математик хичээлтэй харьцуулж болохоор заяа. Яг тийм CapCut дээр чинь edit хийхэд бүх зүйл нь төлөвлөлт нь ашлах амар амархан байдаг бол эсрэгээрээ DaVinci Resolve дээр бүр үнэхээр бүх юмыг л өөрөө орлож штеп амар болон тохиргоотой програм байлээ. Тэгээд гол зүйл нь яг DaVinci дээр ажиллаж байхдаа өөрийнхөө хуучин эдитэлжсэн бичлэгүүд хуучин бичлэг эдитэлдэг үед анзаардгүй байсан дутагдлуудаа бол амар анзаарсан. Одоо жишээлбэл миний яриа юм гэж юм уу тий. Эсвэл микрофон ямар муу юм бэ? Яагаад ингэж ярьж байхад амар сайн яваад байгаа юм гэж. Эсвэл камер угаасаа муу. Гэтэ өнгө color grading буюу бичлэгний өнгө бас их шаарл байгаа даа гэх мэт. Ер нь их олон юм анзаарсан. Би олон ч сурлаа. Одоо ингээд өнөөдөр баг роботынхоо гарн дээр сууж чадсгүй. Орой очиж байгаа сууж харах байх л та. Тэгээд маргааш баг 5 өдөр дээрээ нийлүүлээд тайлбарчий гэж бодож байна. Угаасаа тэрэн дээр өдөр болон тайлбарлаад байх нэг амар шаардлага байхгүй гэж бодож штеп. За. Ер нь тиймэрхүү байна да. Одоо чимэрг явж байна. Тэгээд нэрээ саннаас би сүүлийн үед ийм хоёр цүнхтэй болсон. Яда сүүлдэр харж байгаа шлаа. Нурандаа нэг том цүнх, яг гарандаа ахаа нэг цүнх. Яаж байгаа гэхээр номонд edit хийж байгаа болохоор лаптопынхоо нэмэлт хэрэгслүүд бүгдийг нь авч явна. Маус, кулер, цэглэгч, чихвч бла 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 гэж зөндөө юм. Тэнгүүлээ одоо гаранд явж байгаа энэ цүнхэн төр болохоор живнийхээ хэрэгслүүдийг хийсэн байгаа гэсэн үг. Нэг юм хүсэнтэй байна да. Тэгээд орой живээсээ тарчаад нэг амир рекорд хийгээд байх хүсэл байхгүй юм чи баг ингээд дуусч идэв. За. Миний бичлэг үзсэнд баярлалаа.